шүү да. Та нар өөртөө эд шидийн хайрцагтай гэдгээ мэдэх үү? Хэрв чи чихээрээ сайн сонсож чадвал тэр хайрцагт бүх гоё түүх. Бас сонирхолтой мэдээллүүд эрдэнэс шиг хадгалагдан үлддэг. Энэ нь сонсоод тогтоох чадвар юм. Сонсоод тогтоох гэдэг нь чихээрээ сонссон мэдээллээ ойлгож, тархиндаа хадгалаад дараа нь санж хэрэглэх чадвар гэсэн үг юм. Энгийнээр хэлбэл чи хэн нэгний ярьсныг анхааралтай сонсно. Тэгээд сонссон зүйлээ мартахгүй тогтооно. Дараа нь дахин санах гэсэн үг юм. Сонсоод тогтоох чадвараа хөгжүүлэх энгийн аргуудаас танилцуулъя. Нэгдүгээр, анхааралтай сонсох дадал. Хоёрдугаард, сонссноо давтаж хэлэх. Гуравдугаард, богино хэсэг болгон сонсох даг. Дөрөвдүгээрд, төсөөлж сонсох. Тавдугаард, асуулт тавьж сонсох. 6 дугаар сонссон зүйлээ хэрэглэх. Өөр хэлбэл сонсоод л орхих биш, хийж үзэх, хэрэгжүүлэх гэсэн үг юм. Эдгээр алхмуудыг хэрэгжүүлснээр таны чадвар сайжрах болно. Эд шидийн хайрцгаа дүүрэхийн тулд бүгдээрээ чихээ дэлдийлгээд сэтгэлээрээ сонсож сурцгаая. Ирээдүйн 21-р зуун сургуулийн багийн дасгалжуулагч Атган Жаргал багш байна. Ирээдүйн 21-р зуун сургуулийн баг боловсролын багш Оюн Чимэг байна. Сайн байцгаана уу? Ирээдүйн сургуулийн англи нэ багш байна. За харах зэрэгтэй магистрант та бүхэндээ амжилт хүсье. Сайн байцгаана уу? Ирээдүйн 21-р зуун сургуулийн түүх нийгмийн ухааны багш Чэ Нэм буй.